За хэдүүлээ мөнгөний талаар өмнө нь нэг удаа суралцсан байгаа. Тэгээд тэр үгээ бас би үргэлжлүүлээд зарим зарчмуудын талаар хуваалцъя гэж шийдсэн байгаа. За хамтдаа дуулал номын 24-ийн 1-ийг гаргаад эхлээд уншийе. Дуулал номын 1:24. Дуулал 24-ийн 1 уучлаарай, буруу хэлсэн биш үү? Дуулал 24-ийн 1. Дуулал 24-ийн 1. За газар хийгээд түүнийг дүүргэдэг бүхэн, дэлхий хийгээд түүнд оршигч бүгд эзнийх юм аа гэсэн байна. Тэгэхээр газар хийгээд түүнийг дүүргэгч бүхэн гэхээр тэрэн дотор бид нар бас байгаа тий. Бид нар газар дэлхий дээр амьдарч байна. Бид нар усан дотор биш, бид нар агаарт биш. Бид нар газар дэлхийг дүүргэн амьдарч байна. Тэгэхээр зэрэг дэлхий хийгээд түүнд оршигч бүгд эзнийх юм аа гэж хэлсэн. Тэгэхээр бид нар өөрсдөө эзнийх бөгөөд тэгээд бидэнтэй хамт энэ газар дэлхийг дүүргэж байгаа бүхэн эзнийх байна. Тэгэхээр бидний сар болгон ажиллаад сарынхаа эцэст авдаг, эсвэл 2 хувааж авдаг тэдгээр цалингууд бас Бурхных уу эсвэл биднийх үү? Юу гэж бодож байна? Тэгэхээр бүх зүйл Бурхных учраас тэр цалин ч гэсэн Бурхных, тэгээ Бурхан биднэрт өгж байгаа зүйл, тий? Харин Бурхан биднэрт өгөхдөө нэг шаардлага тавьсан, тий? Тэр нь юу вэ гэхээр олсон орлогынхоо 11-ийг надад өгөөд үлдсэнийг нь та нар өөрсдөө хэрэглээ гэж хэлсэн. Энэ хуучин гэрээн дээр байдаг. Харин шинэ гэрээний Есүсийн ярьж байгаа Есүс шинэ гэрээн дээр олон удаа мөнгөний талаар, эд баялагын талаар ярьсан байдаг. Тэгээ Есүс хэлэхдээ бүх хөрөнгөө зараад ядуусдаг гэдэгтэй. Тэгээд намайг даг гэдэг. Тэгэхээр бид нар бүгдээрээ бүх хөрөнгөө зараад ядуус өгөөд эзнийг дагж чадах уу? Тэгэхээр Есүс энэ үгийг бас бүх хүмүүст хэлээгүй. Түүн дээр ирсэн нэгэн баян хүнд хэлсэн баг. Тэгэхээр Есүс өөрийнхөө сургаалаар юуг шинэ хуучин гэрээн дээр байгаа үгсүүдийг үгүйсгээгүй. Харин илүүгээр тэгээ баталж өгсөн амьдрал дээр ямар байх вэ? Яаж дагах вэ гэдгийг хэлж өгсөн. Тэгээ Есүс хэлэхдээ олон сургаалт зөвлөлийг хэлсэн байгаа. Тэрэн дотроос мөнгөний тухай бас сургаалт зөвлөлийг хэлсэн байдаг. За Матай номын 25 дугаар бүлгийг гаргаарай. Матай 25. (14-өөс 30 дугаар ишлэлийг хэдүүлээ хамтдаа харъя. Матай 25-ын 14-өөс 30. За би эндээс уншия. Хамт хараад яваарай. Энэ нь холын аянд гарахдаа зарц нараа дуудаад эзэмшлээд тэдэнд даатгаж буй нэгэн хүнтэй адил билээ. Нэгэнд нь тэр 5, нөгөөд нь 2, өөр нэгэнд нь 1 талантыг тус бүрд нь чадварынх нь дагуу өгчээ. Тэгээд аянд гарч гин. 5 талант авсан нь тэр даруй явж түүгээрээ худалдаа хийгээд талын 5-ыг нэмж олов. Үүнийг нэгэн адил 2-той нь 2-ыг нэмж олжээ. Харин 1-ийг авсан нь явж газар ухаад эзнийхээ мөнгийг нуужээ. Удаан хугацааны дараа өнөөх зарц нарын эзэн ирж тэдэнтэй тооцоо бодож гин. 5 талант авсан нь ирээд илүү 5 талант өгч, эзэн минь та надад 5 талант олгосон, би 5 талант нэмж олсон гэв. Эзэн түүнд сайн байна, итгэмжит сайн зарц минь, чи цөөн юмд итгэмжтэй байсан тул
чамд ихийг хариуцуулъя. Эзний баяр баясгаланд ор. Эзнийхээ баяр баясгаланд ор гэжээ. 2 талант авсан нь ирээд эзэн минь та надад 2 талант олгосон, би 2 талант нэмж олсон гэхэд эзэн нь түүнд сайн байна, итгэмжит сайн зарц минь. Чи цөөн юмд итгэмжтэй байсан тул чамд ихийг хариуцуулъя. Эзнийхээ баяр баясгаланд ор гэжээ. Мөн 1 талант авсан нь ирж эзэн минь би таныг тариалаагүй газраасаа хадаж авдаг, цацаагүй газраасаа хураадаг хатуу хүн гэдгийг мэднэ. Би айсан тул явж таны талантыг газар нуучсан. Хар таны юм энэ байна гэв. Эзэн түүнд залхуу олиггүй муу бол. Чи намайг үр суулгаагүй газраасаа хадаж авдаг, цацаагүй газраасаа хураадгийг мэддэг гинэ. Тэгвэл чи мөнгийг минь мөнх хүлэгчид хадгалуулах ёстой байсан. Тэгсэн бол би ирээд өөрийнхөө мөнгийг хүүтэн авах байсан. Түүнээс 1 талантыг нь авч 10 талантад өгсөг. Учир нь хинд нь байна түүнд илүү ихээр өгөгдөн, хин нэгэнд нь элбэг байх болно. Гэхдээ тэр нэгэнд элбэг байх болно. Харин хинд байхгүй байна түүнээс байгаа нь заавал авагдана. Энэ тусгүй болыг харанхууд хөөж гарга. Тэнд уйлаан шүд тавирах нь буй гэж хэлжээ. Тэгэхээр бид нэг өдөр эзний өмнө зогсоод бидний амьдралд өгсөн авьяас, бэлэг, мөнгө юу байна? Тэр бүгдээ хэрхэн зарцуулсан бэ гэдгээ тайлагнах бол. Тэгээд дээрэс нь энэ сургаалт зөвлөлтөөр 5-ыг, 2-ыг, 1-ийг гэсэн байна. Бүгдээрэнд нь 5-ыг гэж хэлээгүй, бас бүгдээрэнд нь 1-ийг гэж хэлээгүй. Тэгэхээр Есүс бидэнд энэ сургаалаар юу хэлсэн бэ? Юуг ойлгуулахыг хүссэн бэ? Тодорхой зүйлсүүд байгаа энд. Хэдийгээр сургаалт зөвлөлч гэсэн. Биднэрт энэ амьдрал өгөгдсөн. Бид нар амьд байна. Амьд байх хугацаанд биднэрт энэ амьдрал дээр амьдрах, амьдралаа авч явах, авьяас бэлэг, баялаг бүтээх чадвар, оюун ухаан, зүрх сэтгэлийг өгсөн. Эцэст нь тэр өөрөө хэрхэн зарцуулсан бэ гэдгийг маань заавал биднээс асуув. Тэгээд асуухдаа өөрийнхөө зарчмын дагуу асуух болно. 5-ыг өгснөөс хэрхэн нэмэгдүүлсэн бэ? 2-ыг өгснөөсөө бас хэрхэн нэмэгдүүлсэн? 1-ийг өгсөнд ч гэсэн бас нэмэгдүүлж арвижуулаасай гэдэг хүсэл түүнд байгаа гэдгийг энэ сургаалт зөвлөлтөөр хэлсэн. Тэгээд бага юмд итгэмжтэй хандвал ихийг хариуцуулна гэсэн. Хэрвээ бага юмд итгэмжтэй байж чадахгүй бол тэр хүнд ихийг хариуцуулахгүй гэсэн үг эсрэг утга нь. Тэгэхээр мөнгөний асуудал хүмүүсийн зүрх сэтгэлд их ойрхон байдаг зүйл . Мөнгө, эд хөрөнгө, баялаг нь хаана байна? Тэнд хүний зүрх сэтгэл байдгаа гэж бас Библиэлд хэлсэн байна. Тэгэхээр бүх юм Бурханых юм бол Бурхан биднэрт өгсөн авьяас бэлэг, мөнгө, эд хөрөнгийнхөө төлөө биднээс тайлан асуух юм бол биднэрт одоо ямар хариуцлага байгаа вэ? Биднэрт одоо ямар үүрэг байгаа вэ? Тэгээ Бурхан дараагийн зарчмуудыг бас хэлсэн байгаа. Есүс өөрийнхөө сайн мэдээний номнуудад хэлж өгсөн байна. Матай 6-гийн 33, 34-ийг хэдүүлээ харцгаая. Матай 6-гийн 33, 34. Харин эхлээд Бурханы хаанчлал ба зөвхт байдлыг нь хайх тун. Тэгвэл энэ бүхэн та нарт нэмж өгөх болно. Маргааш нь өөртөө санаа тавих тул маргаашийн төлөө бүү санаа зов. Өдөр бүрийн зүдгүүр өдөр өдөртөө хангалттай. За Бурхан баялагийг яаж өгөх вэ? Цаг хугацаатай нь бас хэлж өгсөн байгаа. Өнөөдөр өгсөн зүйл маань өнөөдрийнхөө төлөө зарцуулагдана, өнөөдөртөө санаа тавина. Маргааш бидний маргааш зориулсан
төлөвлөгөө, төсөв тэр бүх зүйлүүд байна. Тэр нь маргааштай хангалттай гэсэн. Тэгэхээр биднэрт нэг асуудал байгаа. Биднийг боол болгодог, биднийг хэцүү байдалд оруулдаг. Тэр асуудал бол одоо үр зээлийн асуудал байна. Тэгээд саяны 34-р эшлэлээр хэлснээр маргааштай санаа тавина гэж хэлсэн. Тэгэхээр бид нар цалингийн зээл авдаг, машины зээл авдаг, байраа засах гэж зээл авдаг, утас авах гэж зээл авдаг, гэрээ засах гэж зээл авдаг. Зээл төрөл бүрээр байгаа, банк бус санхүүгийн байгууллагууд, хувь хүмүүсийг аль болохоор зээл авсан хүүгээр чинь тэд нэр ашиг болоод амьдарч байгаа, тийм үү? Аль болохоор л хүмүүсийг зээл аваасаа гэж хүсэж байгаа. Гэтэл Библи юг сургаж байгаа вэ гэхээр зэрэг хэрвээ та зээл авах юм бол тэр зээлийнхаа эцсийн мөнгийг төлж дуслаа нөгөө хүнийхээ боол байна. Танд зээл өгсөн хүнийхээ боол байна гэж хэлсэн. Тэгэхээр үр тавих юм бол боол болно гэсэн. Өөр бас нэг өнцгөөс өрний тухай тайлбарлах юм бол та өнөөдөр зарцуулах ёстой зүйлээ зарцуулж дуусаад дээрээс нь яаж ийн маргааш нөгөөдөр жилийн дараа зарцуулах юмнуудаа хэрэгжилдэг гэсэн үг. Тэгтэл Бурхны цаг хугацаа юу вэ гэхээр зэрэг өнөөдөр танд зарцуулах зүйл байгаа бол өнөөдөртөө зарцуул. Маргаашийнхаа зүйлийг авчираад өнөөдөр битгий зарцуулаа гэсэн үг. За 1-р Тимот 6-гийн 9-өөс 10-ыг харъя. 1-р Тимот 6-гийн 9-өөс 10. За харин баяжих хүсэлтэй хүмүүс уруу татлага ба өрх, зүсэн бүрийн мунхаг, хор хөнөөлтэй хүсэл давтдаг. Эдгээр нь хүмүүсийг үгүйрэл ба сүрэл живүүлдэг. Учир нь мөнгөнд дурлах нь хамаг мөгийн үндэс юм. Шунсан зарим нь итгэлээсээ төөрч түмэн зовлонгоор өөрсдийгөө сүлбжээ гэж. Энэ ишлэл болохоор зээл авахтай холбоотой бас яадаг үлээ хүмүүс одоо мөнгөө эргэлдүүлээд дараа нь ийм болноо, тэдэн хувь өсгөнөө, тийм болноо гэж боддог мөн лөөрч хүмүүс байдаг төрөл бүрийн сүлжээний бизнес эсвэл төрөл бүрийн зүйлсүүд. Тэгэхээр хүн өөрөө үр тавихдаа ямар нэгэн зүйлд хөрөнгө оруулалтын гэж бодохдоо тэр хүний дотор эхлээд энэ шунлын сэтэл, буруу хүсэл, зүв бус хүсэл байгаад тэрэндээ хөтлөгдөөд төлж чадахгүй зээл авдаг, бас мэрэгэн бус зүйлсийг хийсэн учраас эцэст нь бүр Христэд итгэгч байсан хүмүүс ч гэсэн итгэлээсээ төөрөөд алга болдгийг хэлж байгаа. Тэгэхээр Библиэд одоо 2000 жилийн өмнө бичигдсэн ч гэсэн хүмүүсийн амьдралд гардаг асуудлууд, хүн ямар зүйлийг хийвэл ямар алдаа гаргадаг вэ гэдгийг хүртэл тайлбарлаад бичээд үлдээсэн байна. Тэгэхээр үр тавих нь буруу, тийм үү? Үр тавьбал та өөрөө боол болно гэсэн үг. За бас 2-р Коринт 9-ийн 6-аас 10-ыг үзье. 2-р Коринт 9-ийн 6-аас 10. Тэгэхээр ийм байна. Хармыг тархич нь хармыг хураана, өгөөмрөөр тархич нь өгөөмрөөр хураана. Хүн бүр дурамчхнаар бус, албадлагаар бус, сэтгэлдээ шийдснээр өгөхтөн. Учир нь
Баяртайгаар өгөгчийг Бурхан хайрладаг. Та нарыг Бурхан бүхий л өрөөлөөр бэлхаах чадaltaй. Тиймээс та нар бүх зүйлд бүхий л талаар үргэлж сэтгэл хангалуун байж алив сайн үйлээр дүүрэн байгаарай. Энэ нь тэр тараасан ядуус төгсөн түүний зөвхт байдал нь мөнхөд байна гэж бичигдсэнчлэн байх юм. Тариачид үр идэх талхыг хангаж өгдөг, тэрээр тарих үрийг нь хангаж үржүүлэх бөгөөд зөвхт байдал чинь ургацыг нэмэгдүүлнэ гэж. Энд бидний мэдхгүй бид нар өөрсдөө тооцоолж болдоггүй Бурхны хаанчлалын тооцооны тухай энэ дээр хэлсэн баг. Энэ тооцоо нь юу вэ гэхээр зэрэг Бурхан өөрөө хангаж өгдөг баг. Бид нар хэдийгээр тархиндаа тооцоолсон ч гэсэн Бурхан тэрийг үржүүлэх үү, үржүүлэхгүй байх уу гэдгийг шийддэг гэсэн үг. Тэгэхээр бид нар асар их мөнгөтэй байвал амьдралынхаа асар олон асуудлуудыг шийднэ гэж боддог. Үнэн хэрэгтээ тийм биш. Бага юмд итгэмжтэй байвал их юмыг даатгана гэсэн. Бурхан биднэрт тэгэхээр яадаг байх нь эхлээд бага юмыг даатгаж өгдөг. Бага юмд итгэмжтэй байсанд нь Бурхан нэмж өгдөг байна. Бага юмд итгэмжтэй байж чадаагүйд нь Бурхан ихийг нэмж өгөхгүй. Бага юмдаа хідээ итгэмжтэй байж сурна. Тэрний дараагаар Бурхан ихийг нэмж өгнө гэсэн үг. Тэгэхээр хүн болгонд Бурхан өөрийнхөө шийдсэнчлэн авьяас, бэлэг, эд хөрөнгө мөнгийг өгдөг гэсэн үг. За тэгэхээр Бурхан шийдснийхаа дагуу хүмүүст өгдөг шиг тэр өөрөө шийдээд өөрөө өгдөг гэсэн үг. Тэгэхээр аваагүй хүмүүст ямар санагдаж байна? Сонин зоргоо моргоос авахлаа надаа гэдэг Тэгэхээр Бурханы шийдсэнийг бид нар өөрчилж чадахгүй. Харин биднэрт оногдсныг нь бид нар яаж зарцуулах вэ гэдэг шийдвэр, тэр сонголт, тэр авьяас чадвар бидэнд байгаа. За, саяны чихэр авсан хүмүүс урагшаагаараа зогсчих доо. Чихэр авсан хүмүүс. Энэс таралцаарай. Юм тараагаар сууж байгаа хүмүүс тараагаар. Сууж байгаа хүмүүс нэг өгч. Нэг аваарай. Нэг аваад яваад байгаарай. Ааш өгцөө. Тулах авсан уу? Авсан юм. Та урд гараа. За бүх хүмүүст өгсөн үү?
Шавцын өөрөө. Аа. Нэртэй наа нэг ирээ. За одоо ямар санагдаж байна? Дахиад сонирн байна уу? Та нарт нэгийг өгснөө тэр хүмүүст бүр хоёрыг өгсөн. Тэд нар бүр гуравтай болцсон. За урд гарч ирж зогсон хүмүүстээ баярлалаа. Сууж олноо. Тэгэхээр яг саяны чихэр өгсөн хүмүүст нэмж өгөөд байгаа шиг те заримдаа биднэрт ойлгохдохгүй зарим хүмүүс нь яагаад амархан мөнгө олоод те зарим хүмүүс яагаад хитрхи хичээсэн ч гэсэн мөнгө байхгүй байгаа вэ? Тэгэхээр энэ нь болохоор зэрэг бидний одоо бид нар өөрсдөө энэ бүгдийг хянах боломжгүй гэсэн үг. Харин бид нар юу хянах боломжтой вэ гэхээр танд хэр зэрэг өгөгдсөн байна? Тэрийгэ өсгөх үү, нэмэгдүүлэх үү, хэрхэн зарцуулах вэ гэдэг чинь л таны шийдвэр, тэ таны одоо контролдож чадах тэр хэсэг чинь байгаа гэсэн. Тэгэхээр бид нар ихэвчлэн юу гэж боддог вэ гэхээр бусдыг хараад яа энэ хүмүүс одоо яаж амьдраад байгаа юм бэ те? Хэдэн машинтай, хэдэн байшинтай, те? Өндөр цалинтай гэж боддог. Гэтэл тэдгээр хүмүүс хэр зэрэг ихийг авсан, хэр зэрэг ихийг зарцуулсан яг л адилхан Бурхны өмнө очиод тэр тайлагнах болно. Зөв шударгаар тэр мөнгнүүдээ олсон уу? Шударга бусаар олсон уу? Хин нэгний талхыг булаасан уу? Тэ? Гэмт хэрэг хийсэн үү? Заллин хийсэн үү? Хэрхэн баяжсан бэ? Хэрхэн мөнгө олсон бэ? Тэрийг хэрхэн зарцуулсан бэ гэдгээ бүгд Бурхны өмнө тайлагнах болно. Бидний мэдж байгаагаар илт тэ шударга бусаар олсон хөрөнгөтэй хүмүүс байдаг. Тэгэхээр тэднэрт татаархах хэрэггүй. Тэднийг шүүх хэрэггүй. Харин тэд нар бас Бурхны өмнө зогсноо гэдгийг бодох хэрэгтэй. Бараг тэдний төлөө залбирсан нь дээр тийм үү? Энэ хүн эрт ухаарад тэ буруу замаасаа эргээсэй. Тэгэхээр бидний хүсснээр эд баялаг шийдэгдэх, эд баялагийг зохицуулж болох бидний өөрсдийн одоо тэ хүрээ байна. Тэ надад олдож байгаа, надад өгөгдсөн авьяас чадварын дагуу надад зарцуулах мөнгө байгаа. Тэрийгээ бид нар мэрэгэн ухаантайгаар зарцуулах ёстой. Үр тавиад дараа нь эд хөрөнгө чинь бүгд өрний төлөө хураагдах уу? Тэ та хүмүүсээс зүхтаж амьдрах уу өрнөөсөө болоо. Эсвэл та тэрийг нэмэгдүүлээд зөв аргаар тэ хөрөнгө оруулалт хийгээд зөв аргаар явах уу гэдг нь танаас хамаархан. Харин бусдын эд хөрөнгө тэ бусд хүмүүсийнх гэсэн үг. Тэрэнд атаархах шаардлагагүй тэ тэр яагаад ингэж байгаа юм бол гэж бодох шаардлагагүй. Учир нь Бурханд бүх хяналтанд байгаа. Сургаалт төгс 6-гийн сургаалт төгс 3-ын 9-10 дээр Бурхан тэ биднийг өгөх тэр зүрх сэтгэлийг ер нь бидэнд өгдөг. Мөн бид нар хэрвээ өгч чадвал тэ бид нар бас тодорхой хэмжээгээр багыг өгвөл багыг авнаа. Ихийг өгвөл ихийг авнаа гэсэн Бурханы зарчим энэ одоо бидний мөнгөнд хандах хандлагын цаана бид нар хэрхэн хандсныхын дагуу Бурхан өөрийнхөө зарчмын дагуу ажиллаж ийдгээ гэсэн. За сургаалт төгс 6-аас 8 дээр юу гэж хэлсэн бэ гэхээр зэрэг та нар яваад шоргоолж юу хийж байгааг хараач гэсэн. Өмнө нь би бас мөнгөний тухай хуваалцахдаа ч хэлсэн. Шоргоолчнуудын тэр хийж байгаа зүйлийг Бурхан зөөрлүүлж хэлэхдээ тэд нар гол нь хоол хүнсээ хадгалсан байхгүй. Тэд нар өвөл болоод
Тэгээд дараа нь хавар сэрэхтэй тэд нар хаваржингаа, зунжингаа, намаржингаа ажилдаг. Ажиллахдаа тэд нар хүнсээ нөөцөлдөг баг. Тэгээд өвөл ирэхэд тэд нар өвлийн турш идэхимтэй байдаг гэсэн үг. Тэгээд юунтэй адилхан залхуу хүнийг хэлсэн байгаа. Чи ажиллаач ээ. Шоргоолж тэр жижигхэн шавьжтэй юу хийж байгааг хараач ээ. Ажилч хөдөлмөрлөөд хүнсээ нөөцөлж байна. Тэгэхээр энүүгээр бид нар мөнгө хадгална гэдэг нь буруу зүйл биш. Мөнгө хадгалах хэрэгтэй гэдгийг Бурхан биднэрт сургасан байна. Тэгээд юуны түрүүнд Бурханы хаанчлалыг хай, тэгвэл бусд нь нэмэгдэж өгөгдөх болно гэсэн. Бурханы хаанчлалыг хайна гэд бүх мөнгөө дандаа тэр дорн үрээдэ гэсэн үг биш. Хадгалахгүй бай гэсэн үг биш. Харин хадгалах хэрэгтэй. Тэр нь хадгалах нь танд яах вүлээ? Баг чинь мөнгө чинь нэмэгдэн дараа нь зээл тавихгүйгээр та худалдаа авалт хийн гэсэн үг. Гинтийн зүйлүүдэд та тэрийгэ хэрэглэн гэсэн үг. Тэгэхээр Бурханы зарчим болохоор бидний боддгоос өөр зээлдүүлэхгүй байх. Тэгээ бага юмд итгэмжтэй байх. Багыг зарцуулж чадвал их нь араасаа ирнэ гэсэн үг. Харин бага ямыг зарцуулж чадахгүй байвал их юм ирэхгүй гэсэн үг. Тэгэхээр энэ бүх зарчмууд ер нь бидний мэддэг Библиэс сонсч ирсэн зарчмууд. Гэхдээ та хэр зэрэг хэрэгжүүлж байгаа вэ гэдэг чинь л таны мөнгийг эсвэл өсгөх үү, эсвэл таны мөнгө үргэлж та ингээд дутагдж байх уу гэдэг чинь таны амьдралаар харагдах болно. За, байгаа зүйлдээ сэтгэл хангалуун бай, олж байгаа мөнгөндөө сэтгэл хангалуун бай гэдгийг бас Бурхан хэлсэн байна. Тэгээ шаардлагагүй болвол одоо машина шинчлэе, утсаа шинчлэе, хувцас шинчлэе гэхгүйгээр мэдээж үргэлж хуучин хувцастайгаа байгаасаа гэж хүн хүсэхгүй, эвдэрхий машинтай байгаасаа гэж хүсэхгүй. Гэхдээ та тэрийг тооцоолох хэрэгтэй байгаа тийм. Үр тавьж машин авах уу, үр тавьж гар утас авах уу, эсвэл тодорхой хэмжээнд хадгалаад тавих үр чинь эсвэл бага байх уу? Та өөрөө шийдэх хэрэгтэй бол. Тэгэхээр биднэрт өгөгдөж байгаа энэ эд баялгууд нь хэр хэмжээгээр өгөгдөж байгааг тэр болгон заримдаа бид нар шийдэж чаддгүй бол харин биднэрт өгөгдөж байгаа хэмжээг нь бид нар ихсгэж чадах уу, багасгаж чадах уу, мөнгөө хэрхэн зохицуулах вэ гэдэг шийдвэр нь сонголт нь эрхэн биднэрт байгаа. Тэгээд бидний эд баялаг хаана вэ? Тэнд зүр сэтгэл оршдог. Тэгээ Бурхан хэлсэн хоёр эзэнд зэрэг үйлчилж чадахгүй гэж. Хитрхи бид нар эд хөрөнгө мөнгө гэд явах юм бол бид нар эзэн Бурханаа мартах болно гэж хэлсэн. Харин эзэн Бурхантайгаа хамт бид нар эд баялагийг мэрэгэн ухаантай зарцуулж зохицуулж чадвал энэ нь бидний энэ дэлхий дээр амьдраад эд баялагийнхаа хэрхэн зохицуулж явах вэ гэдэгт маань хамаг утга учир нь оршиж байгаа. За жишээ нь хоёр хүн байлаа гэж бодъё. Тэгээ тэр хоёр хүн хоёулаа адилхан цалин авдаг. Адилхан дүнтэй. Нэг нь одоо Бурханы буюу Библийн зарчмын дагуу цалингаа зарцуулдаг. Нөгөөх нь яг энэ зарчмын дагуу бус сэтгэл хөдлөлөөрөө сайн тооцоолохгүй, бодохгүй зарцуулдаг байлаа гэхэд нэг нь хадгаламжтай. Тодорхой 10 жилийн дараа юм уу 5 жилийн дараа үзэхэд нэг нь хадгаламжтай нөгөөх нь огт хадгаламжгүй байх боломжтой. Ягаад гэвэл тэр хоёр хүн мөнгөндөө баялагтай хэрхэн хандснаас нь хоёр өөр үр дагавар гарна. За тэгээд Бурханы мөнгөнд хандах зарчим, Бурханы зааж өгдөг зүйл бол энэ дэлхийн зарчмаас бараг эсрэг байдаг тийм. За тэр нэг зүйл нь юу гэхээр зэрэг Үйлс номын 20:35-ыг гаргаарай. Үйлс ном 20:35. Үйлс 20:35.
За авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй гэсэн. Тэгээ энэ бас бидний ойлгохгүй нэг зарчим байна. Хэрвээ бид нар өгөөд авах юм бол бид нар чинь хоосроод авах юм биш үү гэж асуумаар, гэж бодмоор. Гэтэл Бурхны математик болохоор өөр байгаа. Бага юмд итгэмжтэй байвал Бурхан үржүүлээд өгч чинь, Тэгээд үргэлж авах хандлагатай байхаасаа илүү бусдад өгөх нь илүү ерөөлтэй гэсэн. Тэгэхээр өгдөг хүнийг Бурхан ерөөдөг гэсэн утгатай бас. Харамлаад байдаг хүнийг Бурхан ерөөдөггүй гэсэн утгатай байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нэр эргээд Библийн энэ олон зарчмуудаас дүгнээд үзэх юм бол мэдээж Бурхан юуны түрүүнд Бурханы хаанчлалыг хай гэсэн. Хаанчлалын зарчим нь юу вэ гэхээр зэрэг Бурханд өгөх ёстойгоо өгөө. Бүхний түрүүнд. Дараа нь тодорхой хэмжээгээр бид нар хадгаламж заавал үүсгэх хэрэгтэй байна. Тэгээд тэрнийхээ дараагаар зарцуулж эхлэх хэрэгтэй. Тэгээд шаардлагагүй бол үр тавихаас зайлсхийх хэрэгтэй байна. Тэгээд өөрийнхөө зарцуулж байгаа зүйл дээр хэрхэн зарцуулж байгаадаа бид нэр хяналт тавих хэрэгтэй байна. Тэгэхээр ийм 5 зүйлийг бид нэр саяын хэлсэн ишлэлүүдээс сурж болж байна. Мэдээж Бурхны хаанчлалыг хайхдаа Бурхан надаа юу гэсэн бэлээ? Олсон орлогынхоо 11-ийг өгөө гэсэн. 90% та нар өөрсдөө зарцуул гэсэн. Тэгээд Бурхны үгийн дагуу эхлээд Бурхны хаанчлалыг хайх буюу Бурханд өгөөд хоёр дахь нь тодорхой хэмжээгээр заавал хадгаламж үүсгэх хэрэгтэй байна. Тэгээд үлдсэн мөнгнөөсөө аль болохоор амьдралынхаа бусад зүйлүүдийг зарцуулаад бусад зүйлсүүдээ амжуулах хэрэгтэй. Тэгээд аль болохоор үр тавихгүй байх. Тэгээд би одоо зөв зарцуулт хийж гин үү үгүй байна уу гэдэгтээ хяналт тавьж явах хэрэгтэй. Тэгэхээр бидний боддгоор дэлхийн сургадагаар дэлхийхээс өөр зарчим Библиэлд байдаг. Бурхны математик өөр. Тэгэхээр зэрэг саяын миний хуваалцсан ишлэлүүдийг бас та нар гэртээ очиод дахин хараарай. Тэгээд залбираад өөрсдийнхөө санхүүдээр бас шинжилэлт өмнө нь хийжсэн зүйлсүүдээс өөр шийдвэр гаргаасай гэж хүсэж байна. За эцэст нь Матай 6-гийн 19-с 34-ыг хараад хэдүүлээ дуусгацгаая. Матай 6 дугаар бүлгийн 6-гийн 19-с 34. За газар дээр өөрсөдөө эд баялаг бүү хураа. Тэнд хэвэн хорхоо ба зэв идэж сүйтгэдэг. Хулгайч эвдэж сороо ороод хулгайлдаг. Харин өөрсдөө эд баялагийг тэнгэрт хураа. Учир нь тэнд хэвэн хорхоо ба зэв идэж сүйтгэдэггүй, хулгайч эвдэж ордоггүй, хулгаалдаггүй. Эд баялагч нь хаана байна? Зүрх сэтгэлч нь бас тэнд байх болно. За 34 хүртэл уншилгүй хэдүүлээ ингээд 21 гээд дуусгая. Тэгэхээр зэрэг газар дээр баялаг бүү хураа гэсэн. Тэгэхээр энэний эсрэг утгатай үг нь юу вэ гэхээр зэрэг сургаалт төгсдөр байгаа залхуу минь чи явж шоргоолж юу хийж байгааг хараа гэсэн. Тэгэхээр бид нар тодорхой хэмжээгээр хадгалах ёстой юу? Хадгална. Гэхдээ таны анхаарал энэ дэлхий дээр байхдаа эд баялагтай болоод тэр чин туйлын зорилго чинь байж болохгүй гэдгийг хэлсэн. Та бусдад өгснөөрөө мөнхийн улсад та бас баялаг хурааж байгаа гэдгийг энэ ишлэлээр хэлж байгаа. Тэгэхээр авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй гэдгийн утга учирыг бас энд хэлж байгаа. Та өгч байгаа нь тэнгэрт та баялаг хурааж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ дэлхий дээр тодорхой хэмжээгээр хадгална, бас мөнхийн улсад ч гэсэн та тодорхой хэмжээгээр хадгалах хэрэгтэй байх нэ. За хамтдаа залбирая. Тэгээ Бурхан бидний өөрийнхөө эд баялагийг олоход нь өөрийнхөө чадварын дагуу эд баялагаа олоод зөв зарцуулаад өрнөөс зайлсхийж
түүнтэй хамт мөнгөө зөв зарцуулж амьдрахад туслаасай гэж хамтдаа залбирая. Бурхан минь ээ, тэгээд биднэрт та өөрийн хүслийн дагуу хэрхэн баялаг бүтээх вэ? Хэр хэмжээний мөнгө, эд баялаг олох вэ гэдгийг та мэднэ. Та тэр бүгдийг урдаас шийдсэн. Тэгээ биднэрт бас та хэрхэн зарцуулах вэ олсон мөнгөө? Үржүүлэх үү? Эсвэл өрөнд баригдах уу? Бага мөнгүүдээ яаж зарцуулах вэ гэдгийг та биднэрт өөрийнхөө үгэн дээр зарчмуудынхаа дагуу хэлж өгсөн. Тэгээ бас зарцуулах эрхийг нь та бас бидэнд өгсөн. Бид нар бусдын олж байгаа орлого, бусдын хөрөнгөний талаар баян байгаад нь, тансаг байгаад нь санаа зовох шаардлагагүй, харин өөрийнхөө олж байгаа зүйлийг хэрхэн яаж зөв зарцуулах вэ? Яаж Бурхны хаанчлалыг түрүүнд тавих вэ? Яаж хадгалах вэ? Яаж таны үгийн дагуу мөнхийн улсад хөрөнгө оруулалт хийж тэнд хадгаламж үүсгэх вэ? Яаж өрнөөс зайлсхийх вэ? Энэ дэлхийн зарчмаас илүүгээр таны үгийн зарчмыг яаж өдөр тутамдаа дагах вэ гэдгийг та өөрийнхөө үгэн дээр хэлж өгсөн. Тэгээ биднэрт та зааж сургасан, та ойлгуулсан. Одоо харин бид нэр амьдралдаа үйлдэл болгохыг хүсэж байна, хэрэгжүүлэхийг хүсэж байна. Тэгээ тэр цаг мөчүүдэд маань ариун сүнсээ та бидэнд сануулаарай. Бид нар сул дорой учраас мартдаг, бид нар уруу татлаханд ордог. Та бидэнд туслаарай эзэн минь. Бид нар тантай хамт, таны мэрэгүү ухаанаар, таны ариун сүнстэй хамт баялгаа бүтээгээд тэгээ тэрийгээ зөв зарцуулахыг хүсэж байна. Учир нь бид нар таны өмнө очихдоо тайлагнах болно. Тэгээ энэ бүгдийг таны хүү Есүсийн нэрээр ярьж байна. Амен.